Монгол Ардын намын удирдах зөвлөлийн ээлж туралдаа өнөөдөр өргөдгсөн хэлбэрээр явагдлаа. Нэгс нь Монгол Ардын намын даргаар ажиллаж байсан Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан манай намын зүтгэлтнүүдээ бас оруулж удирдах зөвлөлийн өргөдгсөн хэлбэрээр хуралдууллаа. За удирдах зөвлөлийн хуралдаанаар үндсэндээ 5 цаг гаруй хуралдаж бид нар хэд хэдэн асуудлуудыг бас энэ дотор ярьлаа. Ялангуяа намын дотор үүсэж байгаа улс төрийн нөхцөл байдал, за бүлэг дотор үүсэж байгаа, за парламент дээр өнөөдөр одоо бас улсын хурлын даргаасын даргын томилгооноос, бүлгийн даргын томилгооноос эхлээд олон асуудлууд үүсэж байна. Энэ бүгдийг ярьж үзээд бол тодорхой ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсэг 2 хоногт ажиллаад энэ одоо бас энэ дотор ойлголцохгүй, за бүлгийн хэмжээнд одоо хоёр хуваагдаад байгаа энэ зүйлүүдээ нэгтгэж нэг болгож ийм нэгдлээ хангах чиглэлээр тодорхой үүрэг чиглэлүүд авсан. Ингээд удирдах зөвлөлөөс за манай намын даргаар ажиллаж байсан ахмадуудаа оруулсан томоохон ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг өнөөдрийн дотор бас хоёр талдаа уулзтууд хийж тодорхой шийдлүүд гарна. Зөвхөн бид бүхэн өнөөдөр бас удирдах зөвлөлийн хурлаар ганцхан одоо энэ дотоод намынхаа томилгоо албан тушаалын асуудал ярихаас гадна өнөөдрийн нийгэмд үүсэж байгаа асуудлуудыг бас нэлээд хөндөж ярьлаа. Улсын төсөвтэй холбоотой, улсын төсвийг цаг хугацаанд нь батлах асуудлыг бас ярьж, улсын төсөвд энэ цаг хугацаанд нь батлахад парламент одоо өөрийнхөө бүр эрхийн хүрээнд энэ асуудлуудаа шийдвэрлэх чиглэлийг гаргаж байна. За үүнээс гадна одоо Монгол Улсын ерөнхий сайд энэ шатхууны зөвхөн хомсдолтой холбоотой гадаа энэ жагсаж цуглаж байгаа багш нар, эмч нарын ажил хаялттай холбоотой асуудлуудын талаар мэдээлэлүүд өглөө. Тэгээд ойрын үед энэ одоо асуудлуудыг эрхлэгч улс төрийн хүчний хувьд шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас парламентын гишүүд орсон, удирдах зөвлөлийн гишүүд орсон, за урд намын даргаар ажиллаж байсан ахмадууд орсон ажлын хэсэг гаргаад өнөө маргааш энэ одоо ажлын хэсгийн хүрээнд зарим мэдээллийг нэмж аваад тодорхой шийдэл гаргаад явах зүйтэй гэсэн ийм шийдэл хүрсэн. Их хурлын даргын ерөн томилгоог ер нь юу гэж ярив дотроо асуудал шүү дээ. Яг их хурлын даргын томилгоо, парламентын даргын томилгоо бол өөрөө хуультай. Тэгэхээр Монгол Ардын намын аливаа одоо шийдвэр бол өөрөө намын дүрмийн хүрээнд, улсын хуулийн хүрээнд, үндсэн хуулийн хүрээнд явах ёстой. Тэгэхээр тэр агуулгаараа бол мэдээж одоо бас дотроо хоёр хуваагдаад, талцаад тийм ээ. Эннээсээ болоод бас нэлээд хугацаа өнгөрсөн учраас хоорондоо бас ойлголцож уулзах ийм одоо боломжийг нээх үүднээс ажлын хэсэг байгуулагдсан гэж хэлж болно. За ажлын хэсгийн анхлагчаар бол Чимдийн Хурлаатар улсын хурлын гишүүн болсон, Чимдийн удирдах зөвлөлийн гишүүн Чимдийн Хурлаатар ажиллаж байна. Тэгээд энэ дотор бол Баяр дарга, Инхол дарга, Ташаандан дарга, за Нямдорж дарга, за манай намрын инквер дарга гэдэг маш олон одоо төр нийгмийн зөвлөлтнүүд орж намын одоо үүсэж байгаа энэ зүйлүүдийг ярьж байгаа. Ер нь Монгол Ардын нам бол 11 сарын 15, 16-ны өдрүүдэд намынхаа 31 дөрөв хурлыг хийх ёстой. Одоо энэ намын хурал хүртэл бол бас 20 хоногийн зайвалцсан байна. Энэ намын хурал бол хугацаанд болно. Намын хурлын төлөөлөгчид сонгох ажил үйл явж байна. Тэгээ намын хурал бол одоо намын дүрмийн хүрээнд энэ 15, 16-нд болно. Тэгээ намын их хурлтай холбоотой олон зүйлүүд бас энэ үеэр бид нар хөндөж ярьж саналуудлаас хэлцлээ. Бүлийн даргын асуудлыг эцэлсэн юм уу? Эцлээгүй байна. Амар баясгалан гишүүн, намын гишүүн хэвээрээ байх уу? Одоо амар баясгалан дарга өнөөдөр намын гишүүн улсын хурлын гишүүн байгаа шүү дээ. Тэгтээ дөрмөнд зөвхөн одоо нөө ялагчаар тавьсан хуулийн байгууллага шалгаж байгаа шүү дээ. Өнөөдөр бол тэрийг хөндөж яриаг байна. Тэгээ хяналтаар байна шүү. Намын даргын асуудлыг өнөөдөр бол бид нар олон талаас нь ярьсан. Монгол Ардын нам дүрмийнхаа хүрээнд өчтөр би өгсөн бас буруу зөв гашглаад байл. Монгол Ардын нам 4 жилд нэг удаа ээлжид хурлаа хийдэг. Энэ ээлжидийн хурлаараа Монгол Ардын нам дүрмийн хүрээнд улс төрийн намууд намын даргынхаа асуудлыг, намынхаа баг хурлын гишүүдийн асуудлыг, намынхаа хяналтын байгууллагын асуудлуудыг хилцэх ёстой. Энэ дагуу Монгол Ардын нам ч гэсэн энэ одоо дүрмийн хүрээнд энэ намын хурлаар бол намын даргын асуудал яригдана. Тийм. Баг хурлаар сонгогдсон ч гэсэн их хурал дээр дахиж одоо сонгож яригддаг. Тийм учраас энэ бол намын дүрмийн хүрээнд 3-2-оор баг хурал дээр шийддэг. За намын дүрмийн хүрээнд намын их хурал дээр бол 50 дээр нэмэх нэг гэсэн энэ саналаар дийлдэг намын дүрмтэй. Тэгэхээр ер нь альва асуудлуудыг шийдэхэд бид нар намын дүрм, зарчим, энэ үндсэн хууль, бусад хуулиудыг ягштал мөрдөж энэ асуудлын ард гарах ёстой гэж ингэж үздэг. Ерөнхий орны гишүүн давхар их хурлын гишүүн хавсарч хийж болох уу? Болно. Дарга нь хийж болдог.